Хүн төрөлхтний хамгийн агуу нээлтийн нэг болох цахилгаан гэрэлтэй монголчууд 20 дугаар зууны ихэнх үед анх танилцжээ. Богд хаант Монгол улсын үед хаант Орос улстай найрсаг харилцаа тогтоосны хүчинд 5 сая рублийн зээл авахтан уул хөрөнгөнд багтааж жижиг аврын цахилгаан станц авсан байдаг. Энэхүү цахилгаан станц 1914 онд нийслэл хүрээнд мотороо хангинуулан засгийн газрын алба богдын ордонд цахилгаан түгэж эхэлсэн нь улс орны хөгжил дэвшлийн бас нэгэн шинэ хуудас сохигдсон юм. 3 өнгөөр нь байдаг юм уу? Тэр нь уймэнээр болохоор тэр цахилгаан станцд ажиллаж байсан хүмүүс нь ингээд тарж бутраад алга болсон байдیں۔ Тэгэхээр 21 оны 2 сараас эхлээд одоо цахилгааны хуучин одоо цахилгааны станцыг ажилуулж эхлэх ийм ажиллагаа эхлээд 21 оны 7 сарын 18 билүүдэд тэнд хуралдсан одоо засгийн газрын 6 дугаар хурлаар одоо цахилгаан эрчим хүчийг ер нь хэрэглэе гэдэг одоо гэрлийн хороо гэж байгуулсан байдаг юм байна. Богдын хүрээнд цахилгаан гэрэл бий болсноос хойш 10 жил өнгөрөхөд энгийн хэрэглэгчид элч гэрлийн гайхамшигыг мэдрэх болжээ. Энэ үеэс гэрэл гаргагчид болоод хэрэглэгчийн харилцааг зохицуулахын тулд ардын засгийн газраас цахилгаан гэрэл хэрэглэгчдийн дүрмийг батлах шаардлага тулгарчээ. Ард иргэдүүд яг одоо эхлээд гайхаа тийм ээ. Тэгээд л гудамжны гэрэл энтер тавих чинь их сонирхож ингэж байсан. Тэгээд тэр чинь лан гэж юм яриад байгаа. Лан мөнгөөр худалдаад гэрлийг заримдаа нөгөө гэрлийнхээ мөнгийг авч чадахгүй болоод 4 энтер гаргасан байдیں۔ Одоо журам одоо цахилгааны мөнгөө яаж хурааж авах юм, яаж ажил хийж явах юм гэсэн иймэрхүү юмнууд хийж байсан тиймүүд байдаг юм байлээ. Ажлын хүрээ өргөжиж гэрэл цахилгаан түгээхийн хэрээр хийх ажил чигсэж цахилгаан гэрлийн хороог 1927 онд тусгайлан байгуулжээ. Тухайн үед жижиг станцууд тус тустай ажиллаж байсан тул цахилгаан сүлжээж үүсч чадаагүй байлаа. Харин 1932 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дунд голын чийдэнгийн хороо 40 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамаар элч гэрлийг түгээснээр өнөөдрийн нийслэлийн зүрх болсон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани эхлэл тавигдсан юм. Анх 20 ажилтнтайгаар эхэлж байсан энэ компани өнөөдөр 1838 ажилтнтай болж байна. За нийтдээ 350 мянган хэрэглэгч Монгол улсын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 48% гэдэг бол бас баггүй том тоо. Энэ их олон хэрэглэгчдийг бид бас цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах цахилгаан эрчим хүчийг найдвартай түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдэг нь бас маш өндөр хариуцлагатай ажил. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрөөмч төвчд компани ажилчид бол хас цэцэргийн зохион байгуулалтаа өндөр цахилгаан зохион байгуулалтын доор нэгдэж ажиллаж энэ хүндтэй үүргийг өдөр болгон хэрэглэгчтэй найдвартай хүргэх хүч тогтолцоор анхаарч ажилладаг ийм компани юм. Өдгөө Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 350 мянга гаруй хэрэглэгч буюу Монгол улсын нийт хүн амын 50% найдвартай эрчим хүчний их усрээр ханган ажиллаж байна. Энэ бүх ажлыг үе үеийн салбарын мэргэжилтнүүд нуруунд дээрээ үүрчирсэн. Тэд бүгд ажлын анхны гарагаан монтероос эхлүүлдэг юм. Цахилгаан гэрлэгээс нь одоо их газар олон газруудыг бид эрчим хүчээр хангаж эличин гэрлэг асааж өгч байсан. Эндээ би их бахархаж байдаг юм. Гэрлэг байгаа үед одоо гэрлэгээ шугам татаж гэрэл мансгал асаахад бол үнэхээр одоо хэрэглэгч гэсэн урам зоригтой бидний ажилч гэсэн урам зориг өгд юм аа. Сайн байцгаана уу эрхэм сэхэлэгтэй эрхэм ноёдоо. Хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдоо. Элч гэрлийг түгээгч их хом баярынхан хомирт морилын саадсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмч төвсөд компани ажилтан албан хаагч та бүхэнд түүхтийнхээ баярын мэндийг айлтхан дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Энэхүү түүхтэн баярын үйл ажиллагааг нээж албасаар өгөх хэмээн эрхэм та бүхнийхээ өмнө Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмч төвсөд компани гүйц захирал баяр сайхныг хүндэглэхийн эндэрт өрн залж байна. Эрхэм нөхдөө жилээс жилд өргөжин тэлж хөгжин цэцэглэж байгаа нийслэл хотын маань бүтээн байгуулалт бүрт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани үе үеийн олон зуун ажилтан ажилчдын нөр их хөдөлмөр зүтгэл шингэж байгаа гэж бодоход сэтгэл багтан байдаг.
Компани нийт ажиллагчдын 51%-ийг дээд боловсролтой инженер техникийн ажилтан албан хаагчид эзэлдгээс магистрийн зэрэгтэй 175, докторийн зэрэгтэй 1, зөвлөх инженер 15, мэрэгжсэн инженер 48 ажиллаж байна. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалan нийт ажиллах хүчний 33%-ийг 19-с 35 хүртэлх насны залуучууд, 61%-ийг мэргэжилтийн ажилчид эзэлдэг. Өнгөрсөн хугацаанд манай компаниас Монгол Улсын анч үйлдвэрийн гавьяат ажилтан 2, скватрын одонд 1, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд 26, алдан гац одонд 109, хөдөлмөрийн хүндэт медальт 90, эрчим хүчний тэргүүний ажилтан 825 төрөөд байна. Бүтээсэн дүүх, хормтлуулсан туршлага, нэр хүнд, амжилт, үе үеийн инженер техникийн ажилтан албан хаагч, ажилчид маань Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрөмчид хувьцаат компани үнд зүйлс бөгөөд улс орны хөгжлийн тулгуур нийгмийн амин чухал хэрэгцээ болох цахилгаан эрчим хүчийг шаардлагатай цэг бүр тасралтгүй найдвартай түгээж байдаг ажил мэргэжлэрээ бид үргэж бахархах болно. Та бүхэнд бас дахин баярын мэндийг хүргье. Баярын хомирт морилын саадсан эрхэм зочлоо. Одоо та бүхний өмнө Монгол Улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайд ганхүү хүндэглэлийн эндэрт өрн залж байна. Төвийн эрчим хүчний системийн нийт хэрэглээний 60% бие дааж хангаж байгаа танай компани ажилтан ажиллагчдын нөр их хөдөлмөрийг Монгол Улсын төр засаг эрчим хүчний яам өндрөөр үнэлж байдаг гэдгийг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Үе үеийн инженер техникийн ажилтнууд, ажилтан албан хаагчид та бүгдтэй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 85 жилийн он баярын мэндийг Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон эрчим хүчний сайдын зөвлөл болон хуваасаа хүргэж та бүгдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Хүндэглэлийн эндэрт нийслэлийн захирагчийн ажлын албан дарга бөгөөд Улаанбаатарын ерөнхий менежер Ган Төмөр таныг хүндэглэлийн эндэрт өрн залж байна. Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр болон нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх энийг том зорилтын хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хангамжгүй, эрчим хүчний хүчлэггүй олон мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах энэ хүндэтгэл үүргийг улс нийслэлийн төсөө хөрөнгөөр хийгдэх ажлыг манай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн хувьцаат компани нэр төртөө хийж гүйтгэж ирсэн. Эрхэм та бүхнийхээ өмнө эрчим хүчний сексуал хорооны дарга Телихан таныг хүндэглэлийн эндэрт өрн залъя. Монгол эрчим хүч салбарын хөгжил төөчөө болж бусад тусгай зөвшөөрөл эзэмшдгийг үлгэрлэж явдагт талархаж явдаг бусад байгууллагууд компаниуд танаа борлуулалтын үйл ажиллагаа, ашиглалтын үйл ажиллагаа, ялангуяа хэрлэгчдийг дээдэлдэг, хэрлэгчдийн төлөө үйлчилдэг энэ нийгмийн үйлчилгээнд бол талархаж үлгэр жишээ болж явах ёстой гэж бодд юм аа. Ингээд та бүхэндээ дахин талархал дэвшүүлж та бүхэндээ сайн сайхан өгсөе.
ардын жүжигчин шулууны хөгжим урганхаас бүжгийн жүжигийн удирдгал вайс Улаанбаатар цэглэгаан түгэсүүлж явсан компани Найрал хөгжим. Энэ цаг мөчсөн Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан хэрэглэгчид цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулах үйл ажиллагаанд өөрийн сэтгэл зүрх хүч чадлаа дайчлан ажилласан эрхмүүдийг түүхт 85 жилийн огт тохиолдолон Монгол улсын төрийн дэд шагналуудаар шагнасан шагнал гадуулах ёслын ажиллагаанд та бүхнийг анхаарлаа хандуулах хэмээн урьж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан эрхмийг та бүхэндээ танилцуулж та бүхнийхээ нэрийн өмнө салхилан илэрхийлэн хүндрлийн тайзнаа урьж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар цагирлагаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улаанбаатар цэглэгаан түгээгсүүлж төрийн өвчт томцоод компани хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Лувсангийн ган зэрэг таныг шагнасан байна. Таныг тайснаа хүндэтгэн урьж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарилгаар Алтан гац солонгоор шагнагдсан эрхмүүдийг та бүхэндээ танилцуулж хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Улаанбаатар цэглэгаан түгээгсүүлж төрийн өвчт томцоод компани Баян зүрх хэрэгжүүлж төвийн техникч Даваад оржийн Алтан туяа мөн энэхүү нэр хүндтэй шагналаар Баянгол хэрэглэгчид өвчт төвийн өндөр нассан авир мэдийн галдан шагнагдсан байна. Таныг тайзнаа урьж байна. Эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажилласан хөтөлбөр бүтээлэгтэй үнэлж Алтан гац солонгоор шагнаж байна. Ноён тончтой баярын хоймрын хүндэтгэлийн энэ дээрээс Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац солонгоор ингрэмласан бас энэхүү ус түүхт баярын цаг мөчийн гайхамшигтай ус явчныг та бид бүхэн бэлгэлэн байгаа. Авир мэдийн галдангой танд бас баярын мэдээг айлтган бишүүлье. Мөн энэхүү нэр хүндтэй шагналаар Улаанбаатар цэглэгаан түгээгсүүлж төрийн өвчт томцоод компани Налах түгээгтөвийн ахлах нэгтлэн бодогч Далхаагийн наран цэцэрлэг таныг Алтан гац солонгоор шагнасан байна.
Мөн энэ их шагналаар 100 мод түгээх төвийн шуурхай үйлчлэгийн эсгийн ахлагч Ёндон Жамсын үр цайх таныг бас шагнасан байна. Таныг дайснаа үрж байна. 85 жилийн баяр болон энэ шагналыг гардан авч байгаа татвартааны дэлгийж баяр хүргэн алгадаж цаая. Мөн энэ хүн дэрхэнтэй шагналаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн эмчилгээ компани хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Лувсангийн сайн жаргал таныг бас шагнасан байна. Таныг тайснаа хүндэтгэн урьж байна. Монгол Улсын ерөнхийлөгч нарилгаар Алтан ганц Солонгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн эмчилгээ компани диспетчерийн албаны дарга Санжийн баяр сайхан надад түгээх төвийн манчор сайн баярын амбат таныг бас Алтан ганц Солонгоор шагнасан байна. Компани баруунтай бодлогын хэлсээр цагдамжийн их сайхан яг энэ цаг мөчид Монгол Улсын ерөнхийлөгч нарилгаар Алтан ганц Солонгоор шагнагдсан шагнадаа гардан авч байна. Баяр хүргэцгээе. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний 28 дугаар зарилгаар мөн хөдөлмөрийн хүндэт медалаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өвчтөлцөд компани Тэвэр үйлчлэгээний албаны өндөр насtan Баасан Жовын Болдбаатар эрчим хүчний салбарт 36 жил асартгүй ажиллаж байгаа жолооч Эрдэнэсэн доржийн Баатар Тамтаныг хүндэглийн тайзнаа урьж байна. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өвчтөлцөд компани төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга Сугрын очгэрэл таныг бас хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өвчтөлцөд компани төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга Сугрын очгэрэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн эмчилгээ компани тоолуурын лабораторийн тоолуурын манчор докторуулагч Сэрэн дулмын оюун сайхан мөн хөдөлмөрийн хүндэт медалаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн эмчилгээ компани 100 мод түгээх төвийн өндөр насtan Сосор армийн бүрүү арагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн эмчилгээ компани санхүү бүртгэлийн хэлтсийн нэгтэн бодогч Аюушийн Отхон баяр Хангуул хэрэглэгчлүүч төвийн манчор Гэлгээгийн Зоригт Баатар надад түгээх төвийн манчор Сэндэх үгийн Галбаатар нарыг Монгол Улсын ерөнхийлөгч зарилгаар хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан байна. Та бүхнийг хүндэглийн тайзнаа урьж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн эмчилгээ компани санхүү бүртгэлийн хэлтсийн нэгтэн бодогч Аюушийн Отхон баяр Хангуул хэрэглэгчлүүч төвийн манчор Гэлгээгийн Зоригт Баатар надад түгээх төвийн манчор Сэндэх үгийн Галбаатар нарыг хүндэглийн тайзнаа урьж байна. Монгол Улсын ерөнхийлөгч зарилгаар хөдөлмөрийн хүндэт медалаар шагнаж байгаа эрхэмүүдэн 85 жилийн өмнө баярын мэдээг айлтгад өвшүүлж алж байгаа сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Баяр хүргэцгээе. Монгол Улсын ерөнхийлөгч зарилгаар төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн олон Алтан ганц Солон хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан эрхэмүүдэд эцэс түүхтэн 85 жилийн өмнө баярын хурлын хүндэтгэлийн нэр дээрээс шагналыг гардууллаа. Сэдгэлж шингэсэн говь морин хурын гоцол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани ажилтан төвшин жаргал
1984 оноос хойш өнөөдрийн хүртэл 33 дахь жилдээ ажиллаж байгаа. За Манчуураас эхлээд хяналтын инженер хүртэл одоо өнөөдөр ингээд хяналтын албанд хяналтын инженер хийж байгаа. 85 жилийн ойгоор одоо алтан гац одон авсандаа маш их баяртай байна. За тэгээд манай эрчим хүчний ажил гэдэг маань ер нь хүчин галаас эхлээд өнөөдрийг нэлчгэрлийг гүйгүүлж яваа үе үеийн ахмад буурлууд бөгөөд өнөөдөр бид нартай мөр зэрэгцэн ажиллаж яваа залуучуудаа ажлын өндөр дамжилтыг хүсэн өрөөё гэж бодож байна. Энэ хамт олонтой олон жил ингэж ажиллаж энэ сайхан хамт олонны нэг хэсэг болж ингэж ажиллаж байгаад их баяртай байдаг. Одоо тэгээд энэ олон жил ажилласан хөдөлмөрийн үнэлжин компанийнхаа хамт олонд удирдлагт их баярлалаа. Харин одоо эрчим хүчний сайдын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар тушаалаар Монгол Улсын засгийн газрын шагналд эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан эрхмүүдийг та бүхэндээ танилцуулан шагналыг гардуулъя. Монгол Улсын засгийн газрын шагналд эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр Сангид орчин Чулуун хүү, Сонгон хайрхан хэрэглэгч үйлчлэгийн өндөр настан, Тээвэр үйлчлэгийн албаны өндөр настан Арьяачавын Саран туяа, Сүхбаатар хэрэглэгч үйлчлэгийн инженер Бямбсүрэнгийн хам, Технологийн холболтын албаны инженер Доржийн Даваа Тамир, Сонгон хайрхан хэрэглэгч үйлчлэгийн Игтэн бодогч Хойлгийн Жавцмаа, Сүхбаатар хэрэглэгч үйлчлэгийн инженер Сэгмдийн Мегмар Сүрэг, Сүхбаатар хэрэглэгч үйлчлэгийн үйлчлэгийн ажилтан Ямагийн Нэргүй, Төлөвлөлтөд эдийн засгийн хэлтсийн инженер Үржигийн Баццэг, Хан уул хэрэглэгч үйлчлэгийн тоолбарын заалт тэмдэглэгч Зондуйн Пэрнлэ Жамц, өндөр хүчтэй төвийн жишүүр манчуур Цагаатшин Баатар, Цуун мод төвийн шуурхай үйлчлэгийн манчуур Найдингийн Ганс Өх, тоолбор хэмжих хэрэгслийн эдийн инженер Банзарагчийн Инх Тавин, Хан уул хэрэглэгч үйлчлэгийн тоолбарын заалт тэмдэглэгч Найдингийн Бээчин Хүү, Сонгон хайрхан хэрэглэгч үйлчлэгийн жолооч Базрын Даваа Жамц, Сүхбаатар хэрэглэгч үйлчлэгийн техникч Заяатын Амар Хишиг, Сонгон хайрхан хэрэглэгч үйлчлэгийн жолооч Базрын Даваа Жамц, Сүхбаатар хэрэглэгч үйлчлэгийн техникч Заяатын Амар Хишиг нарыг Монгол Улсын засгийн газрын шагналд эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр энэхүү баярын хурлын хүндэлийн нэр дээр шагналыг гардуулж байна. Баяр хүргэцгээ Монгол Улсын засгийн газрын шагналд эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан эрхмүүддээ
85 жилийн баярын мэндийг айлтган дэвшүүлж ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Харин одоо эрчим хүчний сайдын 2017 оны өндөр хүчтэй түгээх төвийн дэд станцын ээлжийн монтёр Гамбат, Баянгол хэрэглэгч үйлчлэх төвийн доллар хэсгийн анхлагч Бат Чаргал, Баянгол хэрэглэгч үйлчлэх төвийн доллар хэсгийн монтёр Баталдар, трансформаторын албаны сувгчлын досны монтёр Дэмбэрэл Тава, Баян зүрх хэрэглэгч үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр авлага барагдуулагч Эйн Хот. Аршамин Монголоо хайд явсан чи түсэн Монголоо хатамд гарсан ч цусан Монголоо нар тигэргсэн ч хэлгэн Монголоо Насиглэсэн ч ясвэн Монголоо Төргөнисэн орг төрмэн Монголоо Соцан түгшинсэн нутаг усны Gittegen use Osne törgigen örtaga hosa Dedi tingit sodum tärda Dedi indu godum tärda Raga torgedisin orga turmin Mongola,
Бидний ажил бол хамгийн аюултай, үнд ерөөсөө харахгүй шөнө өдөр шөнөгүй л одоо явдаг. Энэ болсон доо гэж хэлж болохгүй дээ. Ер нь одоо тэгээ бие биендээ хяналт тавьж аюулгүй ажиллах хамгийн гол нь байдаг юм аа. Монтёр хүн бол ерөөсөө манай цахилгаан шугам сүлжээний газрын одоо түгээх сүлжээний гол үндсэн одоо мэрэгжлийн ажилчин одоо айл өргөгч байна, өөдөр аж ахуйн газрууч байна. Тэрнийг хамгийн түрүүнд гэрэлтэй болоход гардаж хийдэг юм хүмүүс. Инээдээ талд одоо мастерууд байгаа, инженерүүд байгаа. За тэгээд тэр яаж хөгжүүлэх үүдгийг бодлогыг хардаг тийм хүмүүс байгаа. Тэгээд л хөрөнгө мөнгөний хариуцдаг одоо санхүүгийн ажилд нууд байж байгаа. Тэгээд сэлбэгийн одоо болохгүй үед нь яаж хангах үүдгийг хангамжийн хүмүүс байж байгаа. Энэ бүх хүмүүсийн цогц арга хэмжээний үр дүнд тийм ээ найдвартай ажиллаж байгаа. Эдос манай Улаанбаатар хотын хүнд тэмдгээр ажил үсээр бусдаа мандайлан ажиллаж байгаа хүмүүдэг бас шагнасан байна. Нийсийн хүнд тэмдгээр хан уул хэрэглэгчдүүлж төвийн Манчор Эренцэн доржин Бямс сүрэн хан уул хэрэглэгчдүүлж төвийн Манчор Эренцэн доржин Намбас сүрэн нийслэл Улаанбаатар хотын маань хүнд тэмдгээр таны шагнасан байна. Тайцнаа хүрч байна. Мөн энэ хүнд хүнтэй шагналаар зүүн түгээх төвийн Манчор зоригтын дорж тэрэм баруун түгээх төвийн Манчор цоодлын болд Монгол Улсын засгийн газрын шагналаа эрчим хүчний төвийн ажилтан сул тэмдгээр өндөр хүчтэй түгээх төвийн жижүүр Манчор цагаатшийн Баатар таныг шагнасан байна. Нийсийн төвийн ажилтан сул тэмдгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн төлөвлөлт компани хэрэгжүүлэгч харьцах албаны алхам мэргэжилтэн Цэрэн доржин Алтан хундаг өндөр хүчтэй түгээх төвийн дэвс станцын сурын Манчор Намдал доржин Очин юм Баян зүрхүүдийн техник хүчлийн Манчор Эдшин Баатар нийсийн төвийн ажилтан сул тэмдгээр шагнасан хүмүүдэд та бүхнийхээ нэрнээс талархан илэрхийлье. Харин энэ цаг мөчлөөс манай нийсийн засаг даргын шуух хүчгээр шагнасан эрхмээ та бүхэнд танилцуулж хүндийн байцнаа өрье. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн төлөвлөлт компани сонгон хайрхан хэрэглэж сүүлж төвийн борлуулалтын инженер Доржин Наран Тунгалаг нийсийн засаг даргын шуухаар шагнагдсан байна. Таныг танилцуулна урьж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн төлөвлөлт компани сонгон хайрхан хэрэглэж сүүлж төвийн борлуулалтын инженер Доржин Наран Тунгалаг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн өргөмжлөөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн төлөвлөлт компани технологийн холбоотой инженер Пүрвийн Дулумжов Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн төлөвлөлт компани зүүн түгээх төвийн Манчор Арагвийн профессор нарыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн өргөмжлөөр шагнасан байна. Та бүхнийг тайцнаа урьж байна. Мөн эрчим хүчний зохицуулах хорооны хүнд тэмдгээр эрчим хүчний зохицуулах хорооны хүнд тэмдгээр техникийн бодлого зохицуулалтын газрын алхах инженер Амар Жаргал эрчим хүчний зохицуулах хорооны хүнд тэмдгээр техникийн бодлого зохицуулалтын газрын алхах инженер Амар Жаргал борлуулалтын хэлтсийн алхах инженер Мөнх Эрдэнэ төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн эдийн засагч Намхай Цэрэн эрчим хүчний зохицуулах хорооны дарга Телихан таныг хүндийн тайцнаа урьж байна. Манай эрчим хүчний зохицуулах хорооны хүндэт тэмдэг болон хүндэт шуухаар шагнасан эрхмүүдээс шагналаа гардуулах хэмээн таныг тайцнаа хүндэт урьж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны хүндэт тэмдгээр техникийн бодлого зохицуулалтын алхах инженер Амар Жаргал борлуулалтын бодлогын хэлтсийн алхах инженер Мөнх Эрдэнэ төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн эдийн засагч Намхай Цэрэн нар эрчим хүчний зохицуулах хорооны хүндэт тэмдгээр шагнагдаж байна. Мөн эрчим хүчний зохицуулах хорооны хүндэт шуухаар Надаг түгээх төвийн цахилгаан шин Шавцсан Дулам таныг шагнасан байна. 1997 онд Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээний Баянгол сонгон хайрхан салбарт анх инженерээр орж ажилласан. Өдгөө одоо эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Энэ ажилдаа бол би үнэхээр бахархалтай байдаг. Намайг анх шугам сүлжээнд ороход хүлээж авсан Лисик баригадын дарга мастер инженерүүдтэй баярлснаа илэрхийлье. 85 жилийн мэндчилгээд бишүүлээд бүгдээрэнд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Улаанбаатар хотын 8 дүүрэг Төв аймгийн 16 сумд нийт 350 мянга гаруй хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг найдвартай түгээх үйл ажиллагаа явуулдаг ийм компани. Ингээд 85 жилийнх нь ой зориулаад компанийнхаа нийт хамт олонд мөн хэрэглэгчтэй Улаанбаатарчуудаа
компанийнхаа 85 жилийн өмнө мэндийг хүргээд эрүүл нэг сайн сайхан бүхнийг хүсээрээ. Ингээд эрхэм та бүхнийхээ өмнө Монгол Улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайд анхуу хийгээд манай эрчим хүчний салбарын улсын үйлдвэрийн газруудын эрхэм захирлуудыг хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Эрчим хүчний харьяа үйлдвэрүүд, эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулахаараа бид бас сэтгэлийн бэлгээ гардуулах ингэж гарч ирж байна. Юуны өмнө та нөхдөд баярын мэнд хүргье. Эх орноо хөгжүүлэгч, эрчим хүчээр хангагч, нийслэл хотын зүрх 85 жилийн түүхэд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хамт олонд хамтран зүтгэгч, зорилго нэгт амт нөхдөөс нь програм машин бэлгэлж байна. Бүх эрчим хүчний үйлдвэрүүд байна. Баяр хүргэе. Эсэрийн төлөвшөрийн дараагийн эсэсийн дараагийн уламжлалаас уламжлан гардуулсан гандмар дараа тандаас сарлаа бэлгэлье. Харин одоо ихэм та бүхнийхээ өмнө эрчим хүчний хөгжлийн төвийн захирал ноён Саранжив таныг хүндэтгэлийн тайзнаа урьж байна. За та бүхэндээ түүх 85 жилийн
баярын мэндийг дэвшүүлье. За ингээд манай салбарыг иргэдэд ард нийтэд сурчилдаг, гүүр болдог, хамгийн хүндийг үүрдэг энэ салбарынхаа, энэ үйлдвэрийнхаа хамт олонд чин сэтгэлийн халуун мэдлэгээ дэвшүүлье. Тэгээд эрчим хүчний хөгжлийн төвийнхнөөс та бүхэнд иргэдтэй харьцах зориулагдсан хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай 3 компьютер бэлдэж байгаа манай байгууллага. Та бүхэнд амжилт хүсье. Манай компани бол үргэлж гэгээ гэрлийг түгээж байдаг ийм одоо сайхан үйлс дэлгэрүүлсэн ийм компани гэж одоо би бодож байна тийм ээ. Ер нь бол компани хэмжээнд хөгжил технологийн дэвшлиг бол одоо сүүлийн 7-8 жил бол нэлээд өндөр одоо хурдцтай явагдаж байгаа. Жишээлбэл одоо тоолуурын хувьд байна. Тоолуур хэмжих хэрэгсэл маань хуучин та бүхэн мэдж байгаа. Одоо хуучин хар орос тоолуур гэж байдаг гэсэн шүү дээ. Тэрийг бол одоо бид хэд дахин наривчлалтай өдөр шөнөөр нь зааж ялгадаг болцсон гэх жишээний мөн одоо хаалттай дэпэ дэд станцууд маань бол ямар болсон бэхээр илүү одоо ухаалаг наривчлалтай тасал залгалт нь бол нарийсан гэх мэтлэнгээр бол технологийн дэвшлүүд нэлээд гарсан. За мөн төсөлтийн хугацааг багасгах хяналтын SCADA системийг бас компаниар туршиж ажиллаж байна. Гэх мэтлэн олон зүйлүүдийг бас дурдж болно. Эрчим хүч гэдэг бол маш агуу зүйл гэж би бодож авдаг. Яа тэгэхээр өнөөдөр айл бүхнийг гэрлэлээр гэрэлтүүлж, эрч хүч, энергийг бэлэглэж явдаг. За сургуулаа төгсөөд энэ салбарт ажилласандаа өнөөдрийг хүртэл бахархаж явдаг. Яа тэгэхээр эрчим хүч маань өгөөжтэй, эрчтэй, энергитэй их сайхан газар байдаг. Хүүтэнд хурж, халуунд халж ажилчид маань өнөөдөр айл бүхнийг гэрэлтэй болгохын төлөө хүчин зүтгэж явдаг. Удаан цэцгий чимэргүй бодорой. Өндөр өсөж удаагүй чамдад ич хайртай шүү.
би чи хайртай шүү. Удын удаан цэцгий чимээгүү болоорой. Удын өчрч удаагүй чамда би чи хайртай шүү. Энэ цэцгийн бэг чи бэ. Игридэж хайртай яваарай. Энэ цэцгийн бэг чи бэ. Игридэж хайртай яваарай. Тав хүндэ найн донжид яваа баярын хүргэе. Тав хүндэ. За биднийг одоо ингээд ярилцлага өгөөд үзүүрүүцэх гээд ингээд сууж байхад ажиллаа хийж байгаа одоо ээлжийн ажилчдаа бас баяр хүргье. 24 цагийн хувьд тасралтгүй ажилдаг үйлдвэрлэл хийдэг юм шүү дээ. Сахилгаан станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ, тэгээ хөдөөний гэрийн жижүүрийн хүмүүс гэж бас байдгийн хөдөө сумдуудад ерөөсөө тасралтгүй өдөр шөнөгүй ажилдаг юм хүмүүс. Энэ хүмүүстээ баярын мэндчлэгээ дэвшүүлж эрүүлэнх аз жаргалтай байгаасай л гэж хүсэж байна да. Мундаг одоо тийм чадaltaа манай үе үеийн ахмадууд тэдгээр хүмүүсийг бол мэдээж одоо эзэмшсэн мэрэгжлээ шашин шүтлэг мэд одоо хайрын дурлаж тийм үү энэ бүх амжилтын ард байгаа эзэднэ гэж одоо хэлж болно тэр хүмүүс. Мэдээж одоо Улаанбаатар цахилгаан түгээхийн түүхт 85 жилийн он арга хэмжээнд болж байгаа энэ компани түүхэн хөгжилд бол манай хамгийн гол хэрэглэгч байна байдаг. Тийм учраас хэрэглэгчтэй хандаж баярын мэндийг та бүгдээ хүргье гэж. Одод дисфугилтэй замми машин хүнэ орс дисих хайгуу нэлтэй цохор дэвтрээд ой хүрсэлхэ оттимораа захта харахи учибури харахтудэ байсан намайг тэргүүгэж шиний хотын гэрэл сүнgiгээ цайруулнаа үлби зикирдингээр одод торгосон гэлбар үе залуусын хайрын шинээр сонсноо харахи учибури Hot, you could have tried. I
чад одод дисвүгэлтэй замын машин хөлөө орсон дисик айгуу дэлтэй цогоор итрээд оёо хүрэг салхиа умалтыг араад ханхнаа харах юу чи нүри харах нүдэ байсан хотын гэртүүд чар ахлж явах сайхан харах юу чи нүри харах нүдэ байсан хотын гэртүүд чар ахлж явах сайхан ахлж явах сайхан ахлж явах сайхан Баулын сиропын хүчин хайраар дандаа гэрэлтэн оцсон дуучин. Өндөр хүчтэй дэрсэнцэн ээжийн манчор гамбатар Баянгол хэрэгжүүлэгчдийн толгойсны авчиж батгшаргад Баянгол хэрэгжүүлэгчдийн толгойсны манчор баталдар трансформаторын албан суулжлагын досны манчор дэмбэрэл даваа Баян зүрх хэрэгжүүлэгчдийн авдаг баргуулах хэсгийн манчор авдаг баргуулж инх ход диспетчер албан диспетчер инженер инх дөр санхүү бүртгэлийн эцсийн нэгтлэн бодогч сэндэн хүү надад хэрэгжүүлэгчдийн борлуулалт хэсгийн толгойн залт мэгэж авгсрын найрал дуучид Yeah.
Улын шулган дунд уян гэрэгсийг шинээр нэмэлдэ олон нийт сэнгэл их хотодон элчигэр дэг түгээсээр авширдын шинтэн дүг тэргүүн дээртэн сага авиас бэлгээсэн дээжлэн ам долон найзуудтан тогтуулна. Цацрангийн элчигэр дэг түгээж садаг түгэнд 85 жилийн ололт амжилтыг дарахсан Улаанбаатар цахилгаан түгээгсүүлж төрөмшүүлсэн компани 85 жилийн өн баярын мэндийг айлхан дэвшүүлж авиас бэлгийн эзэс маань шуулан наадна. Дэлгэрэх баярхан хомрт морилон саадсан та бүхэнд дэглэн нэвчний ерөөнийг өргөж ад жаргал орчтонд ерөөж болох ерөөд бүхний дээдийг өргөе. Улс их орны хөгжлийн тулгуур ард иргэдийн амин чухал хэрэгцээ болсон элч гэрлийг түгээгчид 85 жилийн ойн баяраан амжилт бүтээл дүүрэн өгтлээ.